эсвэл шинээр санаач хэрэгтэй манайхаа. Мөн хөрөл одоо надтай уулзах. Багшийн 600 мөс толгойд орж бай. За оо зайтипштэй гэхээс өмнө чамаг гэсэн юм. Зүгээр л онлайнаар авсан болж байна. Болно ш. Багш бол команд өгөхгүй юу гэсэн чинь. Маргааш нэг байна. Өнөөдрийн битүүрийн хэлсэн сэдв болохоор их шиг цогцох гэсэн сэдв байгаа. За монгол хэл нь ийм саарна гэсэн өрөөнд үгээр шиг байдаг. Эрдэнэ нь болохоос а, о, у. Ийм их шиг нь болохоос э, о, у. Саарна биш нь болохоос и. За одоо эрэг шиг болохоос чанга хэлэгддэг бол ийм их шиг болохоос хүндийн сул хэлэгддэг байгаа. За тэгээд үгийн их нь эрэг шиг орох юм бол үгийн дунд авдагт мөн ялгаагүй эрэг шиг ордог, мөн сарам буюу их шиг ордог байгаа. Тэгээд нэг үгэнд эр им их шиг хэлэлдэж ордог. За тэгээд им их шигээр эхэлсэн бол тэгээд үгийн дунд авдагт нь мөн э, о, у, и болон им болон сарам гэх шиг ордог байгаа. За жишээ нь юм бол одоо энэ ариун гэдэг а гээд эрэг шигээр эхэлсэн байна. Тэгээд үгийн дунд и буюу сарам гэх шиг, үгийн ядагт у буюу эрэг шиг. Ингээд ариун, урилга, боломж. За тэгээд дараагийнх нь болохоор эрүүлгээд э үсгээр эхэлсэн. Энэ нь болохоор эрэг шиг. За ийм их шигээр эхэлсэн болохоор эрэ гээд мөн ялгаагүй ийм шиг. Тэгээд у буюу үгийн ядагт ийм шиг хүрсэн байна. За мөн ялгаагүй үлэмж, хөдөлмөр. За одоо сарам гişгээр эхэлсэн үг байх юм бол эр ийм аль аль гişийн үгийн дунд болон ядагт ордог байгаа. Жишээ нь илэгүү гэдэг нь болохоор үгийн дунд болон ядагт ийм гişг хүрсэн байна. Энэ харин илгабури гэдэг энэ болохоор эр гişг хүрсэн байна. За мөн сарам гişг
гişгээр хэлсэн үг нь мөн үгийн адаг толон дунд сармаг шиг өөр оронд жишээ ижил. За зарим оноосны нэр болон одоо хүний нэрийг бичихэд одоо эрийн мэгшийг давхардаж ордог тохиолдол байгаа. За жишээлбэл одоо энэ алтан цэцэг гэхэд алтан эхний үеийнхний сүүлийн E2 маань эрийн мэгшиг маань нэг дор орсон байгаа. Энэ бол хүний нэр бичих тохиолдолд ингэж орж болгоо гэсэн. Алтан цэцэг энэ хоёр гэх мэтчлэн үүнд байгаа. Эрийн сармгийн гişиг дээрээ дэвтэр дээрээ 3 жишээ бичээрэй. Тэгээд бид хоёр дундуур нь яваад чалгачаа.